наадвал чи мухарлаа дөрв болгоод оруулаад ирчих шүү дээ. Бидний эрхэнд яагаад талдаад байгаа? Гэхдээ 24 хүнээс 4 хүн гаргаж ирчээд одоо чи энэ сонсгол явуулаад гаргах гэхэд тэр дөрвөл гарт юм аа шүү дээ. Ер нь яг энэ шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг шүүгч ус гишүүдийг улсын хурлаар оруулаад олон нийтэд таниулаад тэн дотроос сонгон шалгаруулад нээлттэй сонсгол явуулъя гэсэн юм хүлтэлтэй их зөв хууль гарсан. А гэтэл сүүлийн үед одоо нэг ийм хийсэн болоод өнгөрдөг. Тэгээд хамгийн гол нь бол улсын хурлын гишүүд тэр одоо 24 хүнийг дэвшсэн гэдэгтээ танилцаад сүйд болоод ингэж байгаа юм байхгүй. Их хурлын манай байнгын хорооны ажлын хэсэг байгуулдаг. Тэр байнгын хорооны байгуулсан ажлын хэсэг маань эрхэм мэдлээ хэтрүүлээд за нэг 4 оронтой гарсан чинь уг нь 6 хүн оруулж ирэх хүлтэй гэсэн чинь 4 хүн оруулаад ирчихэж байгаа. Тэгээд за энэ дараачийн хоёр нь хайцсан бэ гэхээр нөгөө 20 хэд чинь бол олонхын санал аваагүй. Тэгэхээр одоо их хурлын гишүүдэд сонголт хийх боломжгүй. Уг нь 24-өөс бид нар 4-ийг сонгох байсан. Ажлын хэсэг байгуулад ажлын хэсгээс ядаж 6-ыг оруулаад бид нар 4-ийг сонгох гэсэн. Тэгэхээр 6-аач байхгүй. Тэгээд 4 хүн оруулаад ирэхэд 4 хүнийг чинь дэмжихээс өөр аргагүй юм байдал руу түлхээд байгаа байхгүй. Тийм учраас шүүмжилсэндээ манай байнгын хорооны гишүүд дэмжиж энэ асуудлыг хойшлуулсан. Одоо бид нар энэ яавал зөв шудраг энийг шийдэх вэ? Бас ер нь нөгөө тэр үлдсэн 20 хүмүүс дотроос нь бас нэлээд гомдлууд над дээр ирсэн л дээ. Шудраг ус байна. Энэ одоо зарим нь одоо тэр ажлын хэсэг дотор ч баг хүүлч биш хүн орчиход мэрэгсэн хүүлчийг шалгуулсан сууж идэг. Та нарын ямар завхарсан хийж байгаа юм бэ? Иймэрхүү л асуудал байна. Энийг одоо байнгын хороо яриа засаж залруулаад цаашаа явна.